Тэгэхээр эрх чөлөөг сахин хамгаалах, зэрэгэ мандуулах, хувь хүний бүтээх, хөгжих боломж ба хүсэл эрмэлзлийг чөлөөлөх үзэл санаагаа нэн тодорхой бүрэн дүүрэн эрмэлзэлтэй илэрхийлж байгаа. Намын залуу дарга учирлын чөлөөллийн уриалгад би мөн үзэл бодол итгэл үнэмшлийн хувьд нэгдэж байгаа. Цаашид улс орондоо хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл өв болсон эрх чөлөөг батгах энэ үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Монгол хүний язгуурын эрх чөлөөний мэдрэмжийг улам хөгжөөн бадрах зорилгоор мөн та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Энэ өдөр бид намын анхны дарга Солин Данзангаас эхлээд ардын нам бол цэрэг армийн төдийгүй шашин соёл, бичиг үсгийн үндэсний сэхэтнүүдийн үүсгэн байгуулсан нам бөгөөд тэдний сэтгэлгээ бичиг зохиолын их өвөөс мэндэлж өнөө хүрснийг бас цэргийн санах цаг боллоо.